Экософт телевизээс бэлтгэдэг эко үйлдвэрлэл бүтээгдэхүүн нэвтрүүлгийн баг энэ удаагийн дугаараа Ховд аймгийн Жаргалан сумаас хүргэж байна. Ингээд 10 буудай зэрэг цэвэр экологийн гаралтай бүтээгдэхүүнийг уламжлалт гар аргаар терэмдэн гурил үйлдвэрлэж, өрхийн төдийгүй сумын хэрэгцээгээ хангадаг термийн гурил ногоон шошгоч бүтээгдэхүүний эзэн Инх тайвны өрхийн үйлдвэрийг үзэгч танд танилцуулж байна. За би Алаг толгой багийн нэрийг Инх тайван гэдэг хүн байна. Ингээд 1989 оноос эхлээд аав ээжээс үр тариа агаар гурил хийх, төрөлжүүлэн гурил хийх ийм арга технологиг өвлөж аваад одоо 89 оноос өнөөдөр хүртэл 24 жил хөдөлмөрлөж байна. Ингээд 10 хөх тариа, цагаан тариа, улаан буудаа, сулхэр гэсэн гурилыг төрөлжүүлэн хийж баруун бүсэн брэнд болгосон. Ингээд та бүгдэд тариага 10-нд яаж хуурагддığım байна, хөх тариа яаж хуурагддığım байна жишээ гаргаад дөрвчээс хуурч үзүүлье. За тариа цэвэрлэх анхны юу эхэлж байна. Шигшүүрээ ишээ тавина. Тэгээд ууран бүдүүрээ наахна. Ингэсэн нөхцөлд бол одоо тариануудын хог ургамал шороо тоос доошоо орж ирнэ. 10 бол одоо ингээд хасна баг зэрэгээр ингээд суллагдаж унж байгаа байдал над. Би 10 цогч үзүүлж ш. 10 надад гадна талын хассан яаж цэвэрлэх арга үзүүлж байна. За ингээд яач. Одоо ингэлээ. Чулуу молоо ямар нэгэн юугийн түн. Ингээд чулуу арах юм бол тэрэм гацаа явахгүй шүү дээ. Одоо шилий ийм шиг чулууныг авч хаяа. Саний чулуу байж. Энэ чулуу. Энэ юм авчаахгүй бол нөгөө тэрэмдэр очиод тэрэм чулуун тэрэм чинь гараад очиж байгаа учраас гацаагаа ичдэг. Тэгээд цахилгаан шиг амар гацаад байхгүй тэгээд зарамгүйгээд аяг болох гэж. Одоо хог ургамлын доо талын нөгөө могон шаамаа гэдэг нэг төлөгддөг хэсгийг гэсэн төтөг. Тэрийг ингээ сайхан шигшиж аав. Ингээ сайхан шигшээд аав. Ингээд энэ захын одоо энэ гурил хүний эрхийн асуудлыг игээд бас энэ гурилыг уулна чанар шансагийн бас нэг ялагчийг гэхээр хүний эрхийн асуудлыг дураар нь тавьж яадаг юм л. Хууж өмнөд энэ нэг чинь ингэж цэвэрлээд хог ургамлыг аваад цааны шинжилгээнд оруулаад манайх бол яг номын дүрмээр ажиллаж явдаг байлаа. Тэм учраас хүмүүсийн талархал хүлээж байгаа. Энэ ингээд шигшдэг учраас нь болохоор доошоо хог ургамл нь унж байгаа. Тэр хог ургамлтайгаа болохоор чинь нэг гурил гашуурна. Тэгээд ингээд болоо шүү дээ. Иймэрхүү маркер цэвэрлэнэ. Одоо ингээд хуурахад бэлэн болсон. За. Одоо ингээд шигшээд хог ургамлын бүгдийг авчлаа. Одоо шууд хуурахад бэлэн. Одоо тэгээд тэр хууралтаар нь шууд орно. Одоо ингээд хуурахад бэлдээд авчиж байгаа нэ. Одоо ямар ч юм нүдэг хог мог байхгүй. Ийм цэвэрхэн гоё. Нүд дээр гарчиж байгаа маа. За 9-10 хөхтөр хоёр нь болохоор хоорондоо ижил төстэй боловч ийм хоёр давхар хэлстэй учраас 10 ялгаатай байдаг. 10 бол
ганцхан хэлсэрээ ялгатай бусдаар бол одоо ингээ хийлээ. Ингээ хийгээ хуурахад бол одоо хагарна. Хөвтрээтэй ялгаа авахгүй хагарч юм. Тэгээ зарим хүмүүс болохоор бодлоо зүгээр хөвтрээгээ аваач 10 болгоцсон байдаг. Тэгвэл би бол жинхэнэ яг үнснийхөө аргыг бол одоо хамгаалаад үлдчихэж байгаагүй юм байгаамаа. Ингээд би та нарт 10-аагаа хуурч сонирхуулъя. 10 одоо харах нүггүй харцгаатна 10 хөгтөрөө хоёр их төстэй бол манай Ховд аймаг гисүүд одоо ихэнх хөгтөрөөгаа 10 болгочоод одоо би жинхэнэ 10-ыг бол одоо энэ 10-ыг бол ингэж цэвэрлж ингэж сайхан хуурч ингэж хассан арилгаж ингэж хийдэг хүмүүс одоо монголчууд дотор баг ховдсон байлээ. Тэгээд одоо би энэ уламжлалаа яг та бүгд яг өөрийн гараа харуулъя. Энэ ингээд 10 тариа эхэлж байгаа нэг шар өнгөтэй байгаад хоёр давхар хэлстэй шар юм байгаа. Ингээд би үйл ажиллагааг хийж танаас харуулж байна энэ 10-аад. Дараа нь би танаас хөгтөрийг нь хуурч харуулна. Тэгээд дараа нь би өөрөө яг чулуун дээрмээр нь өөрөө гаргаж татаж таа өгд. Үзүүлнэ үндэсний үйлдвэр гэдэг чинь үндэсний юм гэдэг чинь 90 оны зах зээл бараг устчихсан. Та 89 онд аман одоо үйлдвэрлэсэн цагаас өнөөдөр хүртэл яг энэнийхээ төлөө 10 төгрөг байхаас нэхлүүлээд ийм нүр тариаг аль болохоор үнийг өсгөж эрсдлийн тооцож бор зүрхээр одоо энэ 24 жил хамгаалж ирж байгаамаа. Ингээд 10 тариа бол хүмүүс зарим нь хөх тариа гэж андуурдаг. Тэгвэл 10-ыг одоо жинхэнээр би хууртаанаас сонирхуулж байна. Энэ давхар хоёр хайс одоо би цэвэрлсэн байгаа. Цэвэрснийхэн дараа бол ийм ингээс хагарч өгнө. Улаан буудаа бол яаж хуурчээсэн ч уусаа хагардаг. Улаан буудаа бол би энэ хуураа тавьсан байж байгаа. Энэ одоо энэ хавраас эхлээд намар одоо урагсгартал одоо нөөцлж чадах юм бол би гурлаа хийдэг. Гэхдээ манай гурал 4 өдрөд гарч холон төмөнд одоо хурж холон төмний талархлыг хүлээсэн. Дээр нь мэрэгжлийн хяналттай алуу стандарт хэмжээний төвл авралтаар байнга шинжилүүлдэг. Баруун бисийн бэрэл болгоцсон. Завханд манай энэ Star 10 гурал бол баруун бисийн төсний өдрийн шилдэг бүтээгдэхүүн намнаас тэргүүн байрыг аваад ирсэн. 2011 онд 12 он билүү. Тэг авчирсан. Энэ 10 бол одоо ингээд ийм сайхан хагарч байгаа, ийм хагарч байгаа учраас энэ хоёр хайсныхаа цаанууд битмэлээ зүйлээ хадгалж яадаг учраас энэгээ эрхэм зорилгоо болгож би энэгээ хадгалсан. Одоо энэ хийдэг хүн хаврцсан байна. Ингээд би та нарт яг хөгтөрөд хийжлэхэн хагарч байгааг нь харуулж байна. 3 хутган эндээс 3 хутган би та нарт харуулна. Тэгээд гэртээ ороод яг чулуун тэрм яаж зоож, яг дээр үеийн ямаргаар яаж хийдчихсэн тухайгаа би та нарт үзүүлэх болно. Энэ чулуун хөгт одоо энэ ийм гараад хийсэн бүтээгдэхүүнийг одоо үндэсний үйлдвэрлэлд дэмжиж гэсэн болохоор дэмжих юм байхгүй байгаа. Би одоо сая 12, 13 оны одоо сум хөгжүүлэх төсөл харьяалагдаж 3 сая төгрөг авчаад Улаанбаатар хот руу стандартынхаа уут мууц захиалаад ингээд үйл ажиллагаа эхэлж байна. Манайх брэнд болсон. Ингээд 2010 онд байна уу? Би 6 сарын эрэхтэй патент авсан. Патентээс хойш өргөжлүүлэх гээд худалдаа ажилтны танхимаар дамжуулаад хот бичиг баримтаа явуулсан байгаа. Одоо ирэх юм бол над 6 сар биш 12, 13 жилийн хугацаатай ирэх юм гэсэн. Тэгээд тэр патентжуулдаг учраас нь бол өвгдээцээс өмжилж авсан юм а. Цаашид Монголынхаа үйл сад нүр тариатайг нь хотроо гэсэн холын зорилго тавьж үлдсэн. Тэгээд энэ болохоор 50 хил тарианаас 50 хил гурал гарахгүй. 50 хил тарианаас 40 хил гурал гарна. Яг ингээд одоо хуурцах нөхцөл 10 хилийн чигийн хорогдлоо гарна. 100 хилээс нь болохоор 20 хилийн чигийн хорогдлоо гарна. Ийм ялгаатай байдаг. Энэ одоо би та нарт хэлж байна. Star 10 юм шаргалтад харагч. Тэгээд ингээ хуураа хагарч аваад тэгээд хагараад ийшээ хийчихлээ. Одоо би 2 дахь утгамаа хийжээ. Одоо тэгээд би 3 Монгол хүн чинь 3 гэж хүч гардаг учраас би 3-ыг утгач харуулъя. Тэгээд угаасаа энэ 90 оны зах зээл шилжээл одоо энэ хөвд гарснаас хойш энэ үр тариа гэдэг юм түүхэн шагнал төрөлсөн. 2006 онд манай Улаанбаатарт намрын ногоо өдрүүд гэдэг үйлчлэл бодлоо 8 болгоны шилдэгүүд явсан. Тэрийн би урилгаар явсан үр тариагаар.
Тэгээд экологийн шилдэгтэй түүний номноос тэргүүн байрыг авсан. Том өргөмжил дээр нь ногоон шашх хэрэглэх. Ногоон шашх хэрэглэх эрхийг бол эхэндээ мэддгүй байсан. Сүүлд нь мэдрээд маш том шагнал байна гэж тэрэнд урамшиж юм хийдэг болсон. Тэгээд ингээд 10 бол ийм ялгаатай. Зарим хүмүүс бол хөгтөрөт их андуурдаг. Энэ одоо бараг хийх нь ховор болсон. Ихэнх нь энэ өгч нь 2 давхар хайсан зэвэр хийдэг учраас. Энэ бол битмэлийн зүйлээ хадгалж яадаг тийм учраас энэ баруун бүсийн брэнд болгосон юм аа. Шилдэг институтээр тэргүүн байрын шагналыг энүүгээр авсан. Хөгтөрөө болохоор хайс байхгүй. Нүцгэн ус 10 гэж бас хүмүүс андуураад үр тариаг бас амин алдагдсан байна. Бас тариалан гэдэг дотор хутгаад үр тариагаа тусдан гаргахгүйгээр бас тариалан гэдэг нийт нэрээ өгөөд тэр дотроос энэ үр тариаг хоцорч баг хүн юу илээ гэх нь баг холгүй болсон юм матгдсан зүйл болсон юм байлээ. Тэгээд би одоо яг бор зүрхээрээ зүтгэж ингээд хамгаалаад дараагийн үед өвлөлнэ гэсэн зорилго тавиад ингээд хөдөлмөрлөө явж байгаа. Ингээд хоёр тутган боллоо. Одоо энийг ингэж хуурсныхан дараа бас цогнох ажилтаа. Тэгж хоёр бөөм хайсан давхар хайсан бол бүрэн зөвлөлт. Хөгтөрөө бол тийм байхгүй. Хөгтөрөө бол одоо би ганц доорн тавиад урууд ирсэн. Галаа жоохон чангалах хэрэгтэй. За энэ хөгтөөрм бодомжийн хөгтөөрм гэдэг өвгдээсэн 3 дамжинаад ирж хадгалагдж үлдсэн хөгтөөрм нэгээ. Одоо ингээ патент авснаас хойш чулуун хөгтөөрм гэж энэ өвгдээсийн сайхан төрх уламжлалаар би аж ахуйн нэгж болж байгаа. Энэ хөгтөөрм нь болохоор одоо дээр үед бол хоёулын их зузаан дээрэн байсан гэсэн. Хүн эргүүлэх аргагүй их зузаан дээрэн байсан. Надад ирж яхад бол дуун зэрэг байсан. Энэ бол одоо миний анхны гарааны их үсрийг тавьж өгчээсэн. Тэгээд энэний бол гол нь мод байдаг байсан. Тэгээд надад нэг настай хүн чир насаараа хоолож идэхгүй тавилантай хөгчийг байна. Өв уламжлал авсан хүүхд тийм л явах болов гэж төмрөөр хөгжилж өгсөн. Ингээд 3 дамжины хадгалаад одоо надад ирж байгаа. Миний хоошид бас миний ах түмний хүүхдүүд өөрийн хүүхдүүд өр хүүдэмд өөлөлн үлдэх. Дөрөвдүгээр рүү гарах гэж байгаа хөгтөөрм ээ. За тэр хөгтөөрм гэдэг нэрлэгдсэн учраас тэр. За тэрний дараа тэр илэгдсэн. Тэрний дараа би ийм боржингоор хийсэн чулуун дээр боддож авсан. Одоо энэ чулуун дээр бол бас яг төмрөөр ингээд хөгжилтсөн. Одоо би та нарт ингээд 10 тарианыхаа гурлыг гаргаж үзүүлье. Энэ бол би баруунч татна, солгооч татна, гарт бол орцсон байна. Харин гарын гурал болохоор цахилгаан гурлаас бол хамаагүй амттай. Ягаад тэгэхээр ийм хэмжээ нөхцөлийн ийм баг багаар ингэж гарч байгаа учраас би аман олны олон жил цахилгаан дээрмэн гурал хийгээгүй учраас нь бол нэгдүгээр хэрэглэгчээ татъя, хоёрдугаар энэ ам чанартай гурлаар олон төмнийг өөртөө татаад авсныхаа дараа би одоо их хэмжээгээр хэрэглэгчээ татах чухал гэж өөртөө зорилго тавьж хэлсэн юм байна. Тэгээд онцлог ганцхан би хөгтөрөө 10 гэж зогсоогүй. Хөгтөрлийн тарианы гурал дээр нэм эмчилгээний сүлжлэхийн гурал ингээд 5 төрлийн гурал хийж 89 оноос өнөөдрийн хүртэл 10 төгрөгийн үнэтэй тариа байхаас нэхтүүлээ тариагаа үнийн өсгөж худалдаж аваад гурлаа хийгээд ингээд олон хүргээ явж байгаа. Одоо энэ дээгүүрийн ингээд татсан бол яг энэ үндэсний гэрт зориулагдсан ийм киц. Энэ тариагаа болохоор энэ тэрм дээр нь энэ модыг чагталт дарж өгөх зорилттой. Ингээд энэ киц татлаа. Энэ модыг ингээд энэ тэрм дээрээ чагтлагдаж өгöd. Тэгээд энэ тэрм хөдлөхгүй. Тэгсэн нөхцөлд нөгөө эргүүлж байгаа гурал маань сайхан унтдаг. Тийм гарна. Энэ хичээтэй. Энэ хицийг бол хамгийн гол нь чангалж татах юм бол
гурал гоё мундаг гарна. Энэ хэц сулвтар байх юм бол гурал зарамтай гарна. Тэгвэл чулуун дээрмэн гурал цалгаан дээрмэн болоход баг зэргийн зарамтай гарна. Зарам бол бүр сайн жажлуур шүд мөд тэм хотод юм дэх сайн зарамтай гурал бол маш сайн. Энэ болохоор дээр үед бол яманы арс илдэж өвөг дээдсэн маань ингэж тарианыхаа гурдын доод тал дээр ингэж тавьж гурал татдаг байсан. Энэ одоо бол ир яманы арсаар хийсэн. Ингээд илдээд мэдэн хийгээд ингээ гаргасан. Ийм зөрүүлт юм. Одоо яг энэ тарианы гуралдаа зөрүүлтих. Нэг буургаад байхгүй, гурал бол буурахгүй. Бус юмнаар тавьвал бол гурал буурна. Энэ болохоор бургахгүй. Ягаад гэхээр энэ арс нь ийм сайхан илэг болсон байгаа учраас илгэн дээр тэрэмж тонгочихгүй. Энэ гуралч нэг бургахгүй юм дээр. Бус юмнаар бол гурал яахан бургаад байд. 24 жилийн дотор бол гарт оруулж авч чадсан. Одоо нэг бол хобби болсон миний. Гурал хийх, тариа цэвэрлэх. Одоо тэгээд энэ зах дээр чинь тарианы хоордод ирэхээр шагналдаг хүмүүс асах олон байгаа. Шагийн дээд тал дээр гарч ажил амжилт олохгүй бол одоо энэ хүмүүс чи аль бодохоор мөнгө олохын төлөө улаард үлдсэн юм. Би 10 жил хүлээцтэй байж энэ амжилтыг авчирч. Хамгийн гол нь би бол мөнгө гэдэг юм ер нь хаяад хамгийн гол үндэсний үйлдвэрлэл нэгдүгээр, хоёрдугаар түүх Монголынхаа ард түмэнд үр тариатай арх хийсэн юм зорилго тавьж ажиллаж өнөөдөр хүрч ирж байгаа юм ээ. Миний 910 гол. 910 гэдэг нь онцлог нэг тариа болгоныг 10 гэж нэрлэлцсэн учраас ялгарч өгч байгаа шүү дээ нэг хөх тарианаас. Хөх тариа чи өөр өд юм байна, 10 өөр өд юм байна. Улаан будаа өөр өд юм байна, цагаан тариа өөр өд юм байна. 6 дахь хөх тариа өөр өд юм байна гэдгийг одоо ялгаад. Одоо ингээд миний гурал бэлэн болж байна. Одоо та нарт ингээд төрөжсэн стандартын утанд савлж харуулъя. Савлгаанд оруулж байгаа байдлыг харуулъя. Ингээд гаргаж ирнэ. Ингээд сайн хичээн гаргаад ирнэ. Гэт. Ерэн тарианы гурал бол ер нь түүхэн шагнал урамжилт хүрч байгаа юм шиг байгаа юм. Эрсдлээс нь бол яг нэг заргатлын үед бол нэг жоохон тариа тариулдаг. Тэрүүгээ нэг нэгдэл юм уу тэр юм хүмүүс хариуцдаг. Тухайд хариуцлага өндөр байсан. Тэр дагуугаар тэг 90 оны зах зээл шилжээд би 10 төгрөг байхаас нэхлээд энийг хамгаалсан. Зарим нь бол овёс дотроос түүж гаргаж ирж байсан. Тэгээ авал зарим дараагаа. Ингээд стандарт уут нь энэ уутыг хотод хийлгэж байгаа. Пимпакт шилгэж захиалж авдээ. Энэ одоо бүтэн өдөр чинь ингээд татхад 8-9 кг гурал гарна. 10 гурал нь болоо. Улаан будаа татхад 12 кг гурал гарна. 8 кг 8-9 кг гурал гарна. Тэгэд энэ нэг чулуун дээрмэн гурал цалгаан дээрмээс юугаар ялгаатай гэхээр хамгийн гол нэг хүн гараар эргүүлж байгаа учраас удаан эргэлттэй. Тийм учраас их гоё гурал гарна, гоё үнэртэй гурал гарна энэ 10 гурал. 10 гурал болохоор нэг 2 давхар хальсын цэвэрлж харгуусаа хөгтөрөөс ялгаад байх юм байхгүй. Ингээд хальсын цэвэрлээд цогноод ингээд булаа угаасаа. Ялгаахгүй. Ганцхан хальсараа л ялгаатай. Одоо ингээд 10-г бол одоо хүмүүс өргөн хэрэгжилжээ гэж хэлмээр байна. Өргөн хийцгай гэж урайлмаар байна. 10-г бол одоогийн байдлаар бол уус ховд аймаг хоёрт байх хэвээр. Тэгэхээр уус бол одоо сүүлийн бас 10 хийхээ байцсан шүү. Уусын баруун бүсийн шилдгийн шилдэг хөрөл медальтай өргөмжийг авчирсан. За миний энэ хийж байгаа энэ 910 гурал нь экологийн яг цэвэр бүтээгдэхүүн. Ямар нэг нь холцсон болсон юм тийм ороогүй яг байглаасаа ургаж, байглаасаа тариалж, байглаасаа хурааж авдаг учраас
Энэ бол хүний эрүүл мэндэд их сайн. Манай 913 бол ер нь энэ гурал чигээр одоо хүний эрүүл мэндэд жишээл сахарын өвчтэй хүн болно. Доктор ходоодны өвчтэй хүмүүс 10 гурлыг бол бүр шингэн зуураад хавдар тавьж хаглах. Хүний эрүүл мэндэд бүр ач тустай юм цэвэр экологийн бүтээгдэхүүн учраас 2006 онд намайг экологийн цэвэр шилдэг бүтээгдэхүүний шагналыг өгсөн байхаа гэж би одоо бодож байна. Ер нь дээр үеэс энэ 10 гурлыг маш их хэрэгжилж ирсэн. Одоо энэ 10 маань хоцрогдох тал руугаа болцсон байна. Энийг цэвэрлдэг хүн ховордсон байна. Энэ 10 тариаг одоо хөвтөрөөс энэ 10-аагаа сайхан тариалаад 10-аагаараа хөцөө цохоод 10-аагаараа гурлаа хийгээд 10-аагаараа түүхээ тэрэмдээд хүмүүс сайхан доктор ходоодныхоо өвчлийг дэмчилцгээе гэд миний хөвд ураалж байна. Та бүгдийг ингээд экологийн цэвэр шилдэг бүтээгдэхүүн хэрэглэхийг би хөөсөө хүсэж байна.